Би болохоор Өмнөг аймгийн 70 цадгаас сумд төгссөн 4-р сургууль төгссөн байгаа. За 10 дугаар ангиас бол өөрөө надад багшилж исэн Монгол Хэлний багш болох Мөнхөлжөр багшаас бол үргэлжлэхэр дуурайл авч тэгээ уран бичлэг гэх одоо сайхан зүйлийг сурж авч тэрүүгээрээ Монгол хэл уран зохиолын багш болъё гэж шийдсэн байгаа. Тэгээ төгсөө шууд оттоо ирсэн байгаа. Багш нар маань ер нь бол 24/7-оор л ажилтдаг байсан л да. Ер нь бол их ачаалттай гэдэг нь бол сурагч бид нар өөрсдөө мэдчихсэн. Тэгвэл одоо тэгээ өөрөө тэр мэргэжилтэд дуртай бид нартай одоо үнэ жишээр байгаа учраас тийм тэгэл өөрсдөө багш нар маань хичээгээл явдаг та. Ер нь цалин нь бол нэлийн бага. За 4 жил багшийн мэргэжлээ сурж байгаа. За 4 жил тутамдаа 1 2 3 гээд 4 жилд бол дадлагт гардаг жил болгоо 1 сарын хугацаатай. За тэгээд дадлагт гарахтаа бол бид нар өөрсдөө ингээд цалингуу дадлагт гардаг. Цалингуу дадлагт гарахтаа бас нөгөө өөрсдөө цаанаасаа юмаа гаргадаг. Тэгээд одоо бичгийн цаас байд юм уу, хэрэглэгдэхүүн байд юм уу, тэ хэвлж гаргах юм гэх мэтлээ. Бид нэр өөрсдөө ингээд туршлагажаа явж байгаа учраас тэр хүүхдүүдэд заана. Тийм учраас хэрэглэгдэхүүн хэрэгтэй, цаас хэрэгтэй, яаж хийх үү гэдэг одоо тэгээ бас цаанаасаа өөрсдөө гаргадаг юм да. Цалингуу л дадлагчдаг юм л тийм. Нэг багш дуг нь бол 30-аас 35-ын хооронд л нэг хүүхдэд оногдох хэрэгтэй байхгүй. Тэгэхэд миний сая сүүлд гарсан одоо дадлагаар бол нэг багштай бараг 40 хүүхэд те 45 ч гэдэг юм 45 дотор бол нэг сурах анги хүүхдүүд оногдож байгаа. Тэгэхэд бол үнэхээр ачаалттай ширээн хүрэлцэхгүй нэг ширээн дээр 3 хүүхэд суудаг ч юм уу те ширээнүүд нь хүрэлцэхгүй багш нь одоо ганцхан багш чинь тэгээд 45 хүүхдийн дунд байнагтчих юм бас хэцүү. Би бодохдоо бол ер нь би мэргэжлээ дуртай. Гэхдээ яг төгсөөд гарах юм бол цалин хүрэлцгүй байгаа. Би одоо ингээд цаашдаа ирээдүгөө бодох юм бол нөхөр хүүхдтэй болоо гэж бодоход одоо нөхөрмөө нэг ажил хийдэг байлаа ч гэсэн багшийн цалин хүрэлцгүй байх магадлал өндөртэй. Тэгээд одоо байрын түрээс хүүхд цэцэрлэгт явна, хувцас сунарч гэдэг юм уу тий одоо нэг ахуй хэрэглээний юм, дээрээс нь том усны мөнгө. Багш нар нь яг энэ асуудал дээр л тулгамчаад байгаа. Яг бид нэр одоо байрын түрээс хэр нэмэгдэж байгаа айлээ хүнсний хэрэглээнүүд бас үнэ нэмж байгаа. Тэр тусам ингээд бид нэр ингээд цалин тэр хэрэглээнд яваад ирэхээр өөрсдөө асуулах болон бусад юмны зардлуудын мөнгө хүрдэггүй тийм тохиолдол гарна. Тэгэхээр би ер нь бол бодохдоо ер нь эргэлзээтэй л байгаа ер нь. Гэхдээ багш мэргэжлэрээ төгснө. Тэгээд хэрвээ цаашдаа боломжийн байх юм бол багш мэргэжлэрээ явна гэж бодож байгаа. Өөр боломжгүй нэлээ хүрхээргүй байх юм бол би өөрөө тэгээд ер нь гадаад явна гэж бодож байгаа. Тийм.